Сайн мэцэн уу ингээд гоо улс төр маань 2 дугаар дугаар эхэлж байна. За өмнөх дугаар дээр бид нар болохоор улс төр гэж юу вэ? Хэн хариуцах вэ? Төрцөг гэж юу вэ гэдгийн талаар ярилцсан тий. Тэгээ бидний одоо хаасайг бол улс төр бол явагдаж идэг тий. Politics. За тэгээ хэн хариуцах вэ буюу эрх мэдлийг хэн дүгж байна? За Монголд бол одоо парламент засгийн газар тий. Төрцөг гэж юу юм бэ? Ямар легитим буюу хууль ёсны үндэслэлтэй байх хэрэгтэй юм бэ гэдэг талаар ярилцсан байгаа. Өнөөдөр болохоор төр засгийн хэлбэрүүдийн талаар ярилцсан. За тэгээд энэ дээр болохоор хамгийн эхлээд дурдж байгаа нь бол ерөөсөө эртний арчлал. За нэг 2700 гаруй жилийн өмнө Грекийн Афинд юу болж ирсэн талаар тий. Тэгэхэд тэнд бол иргэн хүн төрийн удирдлаганд оролцох эрхтэй тийм боломжтой байсан байгаа. За тэгээд иргэн гэдэг нь өөрөө болохоор эрхтэй 20-с дээш насны чөлөөт буюу боол биш эсэх их Афины ийм үнийг иргэн гэж байгаа. Тэгэхээр тухайн үед бол ойролцоогоор нэг 10-аас 20% л иргэн байсан. Тэр хүмүүс л энэ эрхийг эдэлдэг байсан гэсэн. За тэгээд нөгөө үед чинь дотроос хоёр угдаад зөвлөл, чуулганаар бүх юмыг эцэслэн шийдвэрлэдэг, файнал болгодог. За зөвлөл нь болохоор чуулганаар юу ярилцах вэ, ямар хуулийг санаачлах вэ, хизээ чуулган зохион байгуулах вэ гэдгийг хийдэг байсан байгаа. Тэгэхээр ингээд дотроос жоохон ингээ хуваагдсан тий, ялгарлалцсан. За тэгээд энэтэй зэрэгцээд бас Ромын Републик буюу бүгд найрамдах тогтолцоо гэж байсан. Энэ нь болохоор нэг хаадууд байхгүй, хоёр консултай хүчийг тэнцвэржүүлсэн хин ч одоо үүдийн цор ганц гэж явчихгүй хоорондоо ингээд байждаг. Дээрээс нь энэ хоёрыг хязгаарладаг, хяндаг сенаторуудтай мөнгө зөнгийн зохицуулалттай зөвшөөрлөө өгдөг. Дээрээс нь дахиад ард иргэдийн бас нэг төлөөлөгөө трибун хүмүүстэй. Тэгэхээр ингээд гурван талд гурвалжин шиг ингээд зохицуулалтыг хийж өгсөн байдаг байгаа. За тэгээд үүнээс гадна бидний мэдэх нэг хэмжээлэг хөрөх тансагтай нэг хүн бүгдийн зохицуулдаг банк гэж дуусгачдаг. За эсвэл феодализм буюу шатлсан байдлын пирамид шиг те хаан нь гүнтэй гүнгүүдээ удирдаг. За гүн доороо дахиад Хүлэгбаатартай нөгөөдөө удирдаг. Хүлэгбаатар нь тариачтай тэрнийг удирдаг. Аль татар авдаг дишээ явдаг. Ийм зохицуулалттай байсан. Тэгэхээр нөгөө нэг хүн бүгдийг нь удирдах чадахгүй ч гэсэн ингээд доотлох нэг цөөн хэмжээний удирддаг тийм одоо атгандаа байлгадаг байсан байгаа. За тэгэхээр үүнээс гадна одоо Хятадд бол жишээ нь эзэн хаан байгаа хэрнээ нэмэх нь мерит тогтолцоо гэдэг юм байгаадсан. Тэр нь болохоор ингээд өндөр боловсралтай нөхдүүдийг төрийн албанд ажиллаулдаг. Тэрнийг болохоор амар хүн шалгалт авч оруулдаг те. Тэгжиж л нэг төрийн албанд ажилладаг байсан. Гэтэ энэ мэдээж нэгдлийн сайн муутал аль аль нь байдаг байсан байгаа. За тэгвэл бидний мэдэх одоо нэг хамгийн сайн мэдэх нь болохоор төлөөллийн арчлалтад энэ өөртөө засах хэрэг гэж байгаа. Ойролцоогоор 200 гаруй жилийн өмнө Английн колониалсан Америк мужууд салан тусгаарлаад бид нар тэг ингэж амьдрахгүй тэг өөрсдөө хүснээр тэг өөрсдөө хуулийг өөрсдөө зохион мөхөн гээд тэгээ боо юм болоо буслах даймаа нэтрийгээд тэгээд ялаад өөрсдөө хуулиа зохион байгуулсан. Ер нь бол ингээд нэг 10 хэдэн муж тустай хуультай байсныг нэгтгээд үндсэн хуультай бүгдээрээ нэг хуультай үндсэн гэдэг тийм хуультай болсон. Тэгээд нөгөө үед чинь өөрсдийнхөө төлөөллийн арчлалыг бас байгуулсан. Ер нь бол бүх хүн бүх асуудлыг шийдэх тэрэнд одоо шийдвэрт оролцох албагүй. Гэхдээ миний өмнөөс энэ хүн миний шийдвэрийг одоо үүдийн гаргана гэдэг тийм зохицуулалттай байсан гэсэн. За энэ маань болохоор төлөөллийн арчлал. За тэгээд мэдээж төлөөллийн арчлал нь болохоор давуу талтай. Яагаад гэвэл би одоо үүдийн ажилдаа ирнэ бүх ингээд шийдвэрт оролцоод авч чадахгүй. Нэгт. За хоёрт ингээд төлөөллийн арчлал байхгүй бүх хүн оролцох юм бол амар их зардалтай тий. Хүн болгоны саналыг авах, хүн болгон одоо саналаа өгөх ёстой ч тийм үү. Амар хэцүү. Дээрээс нь миний мэдхгүй юм дээр миний саналыг авах нь бас нэг үдлийн буруу ч юм уу те зөв биш байх магадaltaй. Тэгээд дээрээс нь би өөр өсөхгүй шиж болно. Ялангуяа хууль батлах дээр бол хуулийн мэдлэг хүмүүс бол тэр болгон зөв хууль батлагдж байна эсвэл яаж хийх ёстой гэдгийг мэдэхгүй байгаад байдаг. Тэгэхээр төлөөллийн арчлалын нэг давуу тал нь буюу те зөвхөн тэрнийгээ судалдаг ч юм уу хуулийн төслийг нь мэддэг тийм хүмүүсийг л ажиллуулаад зөвхөн одоо тэрний төлөө л ажиллаж байгаа хэсэг бүлэг хүмүүс биднийг те доржод улмаа болдог төлөөлдөг тийм байгаад байгаа гэсэн үг. Гэхдээ энэ дээр бас нэг том асуудал гарч ирдэг. Энэ нь болохоор нөгөө нэг олонхын хүчирхийлэл гэж нэг юм болно гэдэг юм байдаг лээ. Яагаад гэвэл ингэ асуудлыг 51%-аар шийдчих юм бол 49% нь гомдчдаг эсвэл зовдөг. Энэ маань болохоор бараг л тэнцүү нь өөрөө асуудалд оршиж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ асуудал гэдэг маань маш том юм байдаг шүү гэдгийг бас тухайн үед ярьж ирсэн. Тэгэхээр үүнийг бас анхаарах хэрэгтэй гэсэн үг. Ялангуяа Монголч юм уу те иймэрхүү юмнууд аявих ажиглагдсан юм шиг надад санагддаг байгаа. За тэгээд өнөөдрийн дугаар маань ингээд дуусч байна. Дараагийн дугаараараа үргэлжлүүлээд уулзцгаая. Баяр таа.